өрг эмээнийг үтсэн хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Миний одоо орсон нэвтрүүлгийг та бүхэн ч гэсэн одоо сэтгүүл зүйн салбарт байгаа хүмүүс учраас ямар нэгэн одоо дуулан шууган гарвал тэрийг одоо бүрнээр нь үзчихдэг байх гэж би итгэж байна. Тухайн ярилцлага дээр миний амнаас болвол сэлэнгичүүд гэдэг үг бол ерөөсөө гараагүй. Ер нь бол энэ Монгол төрийн түвшээд бол тийм амны алдаа гарах эрхгүй гэж би өвдөө үздэг. Тийм байх учиртай. Сэлэнг хаваар гэдэг үг байгаа юм. Тэгэхээр энийг бол сайн бодох хэрэгтэй. Зүгээр болсон процессыг эргээд харахад бол бүтгэлэг явуулаа. Зохион байгуулалтаа манипуляц хийсэн. Ер нь бид нар энэ манипуляц гэдэг зүйлд бол монголчууд энэ Монголын улс төрийн оргилд байгаа хүмүүс бол их гарчиж байгаа юм. Яг энэ манипуляцад гарчиж байгаа шигээ энд одоо хүчээ тэр их гайхамшигтай ухаанаа гаргаж байгаа шигээ манифест одоо амлалт гэж гарч ирсэн хүмүүс шүү дээ. Тэр амлалтаа биелүүлэхэд тэр ухаанаа зарцуулаасаа гэж үнэхээр өрөөмөр. Тийм учраас хавар гэдэг нь одоо яг ямар хүмүүсийг яг сэлэнгийн сав нутаг бол угаасаа өгөөжтэй. Тэгээ эрднээсээ одоо хятадаас ирсэн хүмүүс тариа ногоо эрхлэхдээ тэр чинь хөрсийг харж эрхэлж шít. Зарим нэг хятад хүний давуу талыг би хэлж байгаа юм. Монгол улсад одоо бид Монголд хятад хүн ирж байгаагүй гэж хэлэхгүй байна. Бүгдээрээ түүхээ сайн мэдж байгаа гэдэгт бол эргэлзэхгүй байна. Түүнээс биш би монголчуудынхаа тухай ерөөсөө яриаггүй. Сэлэнгчүүдийнхаа тухай ерөөсөө яриаггүй. Сэлэнгийн ард түмний тухай огт яриаггүй. Тийм учраас бол энэ манипуляцийн тухайд одоо энэ бол их бодиттой юм боллоо шүү дээ. Хүн хэлсэн үгийг яаж мушгиж болдгийг яруу тодор харууллаа. Би бол их төвчээртэй харсан. Аль хүртэл одоо мушгиддаг юм байна. Аль хүртлээ доромжилдаг юм байна. Ямар хэмжээний хөрөнгө зардаг юм байна. Хин таны эсрэг ийм зүйл хийж байгаа. Мэдээж одоо яг улс төрийн өндөр хүрээнээс дуурсан хүмүүсийг та нар мэдж байгаа шүү дээ. Сэлэнгийн нэрийг барьж, сэлэнгийн ард түмний нэрийг бариад ард нь угдаад тэр ард түмнийг одоо миний өөдөөс Монголын ардчлалын өөдөөс турхирах гэж оролдож штэ. Тэгэхээр энэтэй холбоотой бид хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт бол энэ манипуляц гэдэг зүйлийн гайхамшигыг бид нар нэгдүгээрт харсан. Энэ дотор хэд хэдэн таамаглал гаргана лээ. Юу гэсэн бэ гэхээр өгсөн ярилцлага ган төмөр эвлүүлэх боломж байсан гэж зарлж байна. Би хизээж өгсөн ярилцлага эвлүүлдэггүй. Өрг эмээн бол надад 2 жил энэ ярилцлаганд орооч гэдэг хүсэл тавьсан. Үнэхээр одоо 2 жил ярьсан, могоо жил дуусж байна. Тэгээ бас нэг тухайн жилдээ өрөө төлж гэх юм уу да. Тодорхой одоо ярьж хөөрж исэн юм байвал тэрийгэ дуусгах ёстой шүү дээ. Тэгээ бүтэн жил урилга авчаад ороогүй байж болдгоо. Тийм учраас би өрг эмээнд орсон. Орсон болвол би үгээ хэлнэ. Хэлсэн үгэндээ эзэн сум. Түүнээс үг хэлчихэд буцаад тэрийгэ засдаг ийм улс төрийн соёл бол надад байхгүй. Төлбөр төлөөд засвартаа нэвтрүүлэг гаргадаг тийм одоо соёл бол надад байхгүй гэдгийг одоо хариуцлагатайгаар нэгдүгээрт хэлмээр. За ийм зүйл нэгдүгээрт байна. Хоёрдугаарт баяр цогтой айгүй мөргөлдүүлж илээ. Би зүгээр ингээд процессыг хараад баяр цогтаргаар бол бахархсан. Юу вэ гэвэл сэлэнгийнхэн гэхээр Монголын улс төрд бол манай баяр цогтаргаар харагддаг юм байна. Тэрнээс хойш одоо сэлэнгийнхнийг төлөөлдөг улс төрч төрөөгүй шүү дээ. 30 жил төрөөгүй. Надад бол баяр цогтарга руу хандаж ямар нэгэн муу муухай зүйл хийх ямар ч сонирхол байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт ямар ч үндэслэл байхгүй. Би хизээч тэр хүнтэй ямар нэгэн байдлаар хар буруу зүйл бол нэг нэгэндээ хийж үзээгүй. Бид бол намын даргын сонгуульд маш нээлттэй, маш шударгаар өрсөлдөж исэн. Сонгууль руугаа бид хамтдаа явж исэн. Тийм учраас бол энэ дээр ямар нэгэн байдлаар одоо баяр цогтыг надтай холбож ардчлалынхны хооронд нь хагаралдуулах гэсэн энэ зүйл бол урагшаа явахгүй. Тэрийг бол баяр цогт өөрөө сайн мэдж байгаа. Зүгээр сэлэнгийнхэн гэд над руу дайраад сэлэнгийнхний нэрийг бариад сэлэнгийн ард түмнийг над руу турхирангууд ард дээр нь тэр баяр цогт гэдэг хүний нэр гараад ирэхээр би баярлж л байл. Аймгаа ингээд төлөөлөө суудаг ийм нэр нүртэй одоо тийм одоо эрхээ авсан улс төрч байна гэдэг бол бас сайхан байна шүү дээ. Сэлэнг хавар байгаа хятадууд гэж ярьсан гэж шүү. Тэгэхээр тэрийгээ та нэг тодруулбал ямар хүмүүсийг ер нь бол хятадын эрхийг агуулга илэрхийлэхийг хүсэж тэрийг ярьсан. За хоёрдугаарт
Яг ямар утга агуулсан бэ гэвэл би монголчууд бас үнэнтэйгээ нүүр тулаасаа гэж бодож байгаа. Бид бол монгол хүмүүс бол их сэргэлэн цовоо. Одоо яг үннийг хэлэхэд бол тэнгэр гаралтай гэж хэлж чаддаг. Дэлхий дээр одоо хоёр хүн үндэстэн байна шүү дээ. Нэг нь монголчууд бид бол тэнгэрийн төрөлтэй гэж. Нөгөөх нь бол еврейнэр бид одоо бурхны хүүхдүүд гэж тийм ээ. Тэгэхээр бол үнэхээр тэнгэр гаралтай. Одоо энэ дээр дахиад та нар мушгаараа тийм ээ. Би бол тэнгэр гаралтай, тэнгэрээс төрсөн урсаад, тэнгэрийн урсаад гэдэгт бол эргэлзэхгүй байна. А энэ хүмүүсийн сэргэлэн цовоо байдал яг өнөөдрийн хөгжил дэвшил дээрээ төвлөрч чадахгүй. Бодит байдлаа олж харахгүй. Бид юу чаддаг вүлээ? Чадахгүй зүйл маань юу байна? Энийг хэрхэн чаддаг болох тухай би ярьж байгаа. Жишээлбэл Монголын эдийн засгийн салбарт бол газар тариалан маш том үр гүйцэтгэв. А гэтэл бид тэргээ хийж чаддаг. Сурдаггүй. Тэгээд төрөөс баахан одоо татас мөн үү? Тэгэл баахан дэмжлэг. Үгүй. Бид энэ салбарыг босгож ирэх ухаанаа одоо олох хэрэгтэй. Үнэнтэйгээ бид чадахгүй байна. Энэ үнэнтэйгээ хүмүүс нь хятад гаралтай гэж үзсэн юм уу тэнэр? Гого чадж байгаа зарим нэг монголчууд байгаа шүү дээ. Гэтэ би ерөнхий дүнгээр нь би ч одоо эдийн засгийн бүх тоог харж байгаа хүн шүү дээ. Яагаад болдгоо? Яагаад хятад тэр өндөр урах заваад байхад манайхан авдаггүй? Яагаад хүнчрийг хятад сайн тариад байхад би яагаад чадахгүй байна? Би ч бас үнэнтэй нүүр тулж байгаа хүн байж шүү дээ. Би өөрөө газар хагалж үзэж шүү дээ. Тэгэд эндээс жишээлбэл одоо миний олж авсан мэдлэг юу вэ гэвэл хөрсөндөө байд юм байна. Бид хөрсөө яаж тордох ухаанаа олдог вэ? Зүгээр л үр булаад идэг. За нэгдүгээрт хөрсөндөө байна. Хоёрдугаарт өрөндөө байна. Үрээ яаж арчлах вэ гэдэг. Гэх мэтлэн энд чи их олон эрдэм байна. Энэ эрдэм бид суралцах хэрэгтэй байна гэдгийг л одоо хэлээд байгаа юм л та. Сэлэнгийн ард бол нэлийн гомдоод одоо бас дургуутслаа илэрхийлж байна. Сэлэнгийнх нь уучлалт хөөсөн үү эсвэл ямар нэгэн одоо хариу тайлбар хэлсэн үү? Би бол одоо тэр манипуляц хийсэн хүмүүсийн бүх гаргасан постууд, Сэлэнг аймгийнхны групп руу хийсэн тэр гүтгэлгүүд бүгдийг бүртгээд авцсан байна. Яг улс төрийн зорилготой, улс төрийн тодорхой позицтой өндөр албан тушаалд авчиж исэн хүмүүсийг нь бол Сэлэнгийн ард түмнээс явцын дунд уучлалт гуйлах ажлуудыг би хийн. А яг сэлэнгчүүдийг ингэж бужигнаанд оруулж одоо ингээ улс төрийн өндөр түвшнээс мөнгө төгрөг зараад манипуляц хийдэг энэ манипуляцад оруулсандаа бол би хүлцэл өчөж байгаа. Энд бол хүлцэл өчөж. Баяр цогтсон таарыг муудалцуулах зорилготой байсан юм тэгэхээр. Баяр цогтыг биш л дээ. Ер нь бол энэ ард түмний улс төрийн энэ манипуляц дотор чи янз бүрийн юм байна шүү дээ. Нэг бол жижиг юм хийчихэд энийг их том харуулдаг. Эсвэл жижиг алдаа шиг юм олж харангуйтаа энийг томруулж мушгиж гуйвалдаг. Одоо та бүхэн бол тэрийг сайн мэдж штэ тийм ээ. Тийм учраас бол би одоо хоёр дахь хэлэх гэж байгаа зүйл бол монголчууд бид юу чадж байна уу? Юу хиймээр байна уу? Юу хийж сурмаар байна уу? Энэ зүйлээ ил тул нээлттэй яриад энэ дээрээ бол талдаа хичээгээд явах нь зүйтэй гэж ингэж одоо бодож байгаа. Тэгээд өнөөдөр бол одоо Могоо сарын сүүлийн өдөр байна. Тэ? Могоо жилийн сүүлийн өдөр байна шүү дээ. Маргааш битүүн бол. Тэгээ би өнөөдөр албаар ордоо орж ирсэн та бүхнийг бас шагнал гардуулах үйл явцад идэвхтэй оролцож байгаа байх. Коридор таарч гэж ингэж. Таныг бас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадaltaй хүмүүсийн дундаас таны нэр явж ирсэн шүү дээ. Танд ер нь нэр дэвших хүсэл юм бодол байна уу? Ер нь бол генералын богоон мөрөөддгүү цэрэг гэж байхгүй. Генералын богооныг зорддоггүй цэрэг гэж байхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан барилддаггүй бүх гэж байхгүй. Улс төрийн хүн бол би хувьдаа бол Монгол төрийн төлөө өхнэ гэж тангараг өргөцсөн. Өөртөө мөнгө тэнгэртээ би тангараг өргөцсөн. Тийм учраас бол Монгол төрийн төлөө миний хийж чадах зүйл бол эцэг хүртэл хий. А зүгээр ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд бол алаагүй баавган арьсыг арай эрт өвчих гээд байна. Хуваах гээд байна. Арчлалынхны энэ 50 хүрсэн хүн болгонд энэ сонгуул дэвших эрх нь байна. А би зүгээр энэ улсуудыг бүгдийг хайрлаж хамгаалах үүрэгтэй. Яг гэвэл би парламентын гишүүн. Тийм учраас бол энэ сонгуул дэвших гэж байгаа болгоныгоо би дэмжинэ. Болгоныгоо би магтана. Энэ бол эцэг хүртэл миний одоо хийж чадах зүйлээ гэдгийг хэлэх ёстой. Тийм учраас бол энэ 26 он гарч ийн мөр жил бол гал мөр жил 37-ны нас одоо Монголын ардчлал арчилсан нам гэхгүй. Монголын ардчлал одоо 37-ныхоо жилийг үзэх гэж байна.
36 жилийн өмнө бол монголчууд мориндоо гэж тухай үед одоо монгол хүмүүр огшиж исэн. Монголын ирээдүйн санаа зовдөг тэр бүх гайхамшигтай оюун ухаан бол монголчууд мориндоо гэж огшиж исэн шиг энэ 26 он бол Монголын хөгжил дэвшлийг моринд нь мордуулсан он байгаасаа гэж хүсэж байгаа. Монгол хүмүүр хөгжилд хөгжөөсөө, Монгол залуу хүмүүр суралцаасаа, Монгол бизнес болгоно ашиг шимтэй байгаасаа, монголчууд эв нэгдэлтэй байгаасаа энэ монголчууд мориндоо гэдэг үг бол энэ гал морин жилд үнэхээр амь ороосоо л гэж би хүсэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд бол тэрний дараа жил болох юм аа. Тийм учраас бол би энэ морин жилийг сонгуулийн өгтвөр жил болгож Монголыг үүмэн самуунд автуулсан жил битгий байгаасаа, Монголын парламент илүү цэгцтэй байгаасаа, Монголын парламентын энэ засаглал илүү хүчирхэг байгаасаа, энэ парламентын засаглал гэдэг зүйл бол Монголын үндсэн хуулийн монголчууд бидний амин зүрхэн. Тийм учраас парламентын гишүүн болгоно энэ морин жилд итэг санаачлагтай байж, илүү ур ухаанаа гаргаж, найр цэнгэнээс хол байж, биеэ засаж, энэ төрийг засах үйл хэрэгтэй. Сайн зүтгээсэй гэж бодож байгаа шүү. Мэдээж хэрэг манай хэвлэлийнхэн бол энэ том сонгуул юу болох нь вэ? Энийгээ ярих, нийтлэх та бүхний одоо эрх шүү дээ. Тэр чиглэлээр ажиллана. Гэхдээ би нийт улс төрчдөө хандаж уриалах зүйл байгаа нь энэ морин жилд бид нар энэ Монголыг босгохын төлөө бүгдээрээ оюун ухаанаа уралдуулъя гэж хүсэж байна. Таны ардсан намдар албан тушаал ташж байгаа хүний хувьд үгийн алдаа гаргасан гэх юм уу? Буруу ойлгогдох зүйл хийсэн нь өөрөө бас таны буруу байгаа юм шүү. Энэ дээр одоо бас нутаг улсаар нь ялгуурлах, одоо хардлага төрүүлэх юм асуудал үүссэн шүү. Энэ дээр тавшилт гоохгүй юм уу? Үгүй монголчууд бид нар одоо би дахиад мушгин гуйлах үг хэлчихье. Монголчууд бид нар энэ хэрэл үсэг ашигласнаасаа болоод ер нь монгол хэлээ их сайн ойлгох болсон юм байна. Эсвэл энэ цаг үеийн улс төрчдийн бичиг үсгийн боловсрол тэгтлээ доройтсон юм байна. Эсвэл айгүй IQ муутай хүмүүс Монголын улс төрийн оргил руу зүтгээд байгаа юм байна. Миний хэлсэн үгэн дотор ямар ч далд санаа баг. Яг юу гэж хэлснийг та бүхэн зүгээр үгээр нь хараарай. Сэлэнг хавар гэхээр ер нь сэлэнг гэж ойлгох юм шүү. Үгүй. Сэлэнг хавар яг хин ихтэй байгаа. Тэрийг та нэрлэх юм шүү. Сэлэнг хавар яг хаан хин гэдэг ихтэй байгаа. Тэрийг нэрлэх юм шүү. Сэлэнг хавар ер нь бол иргэд өөрсдөө ер нь бол Монгол улсад хятад ирлизүүд байгаа юм. Та нар арай хятад ирлизүүд Монголд байгаа гэж хэлэхээр одоо үүсэх юм биш үсттэй. Сэлэнг хавар байгааг та тогтоосон юм уу? Одоо ингээ бид нар хардаа хятад ирлиз, орос ирлиз ч гэдэг юм уу, ийм ирлиз хүн Монголд байгаа гэж хэлснийхээ төлөө бид нар одоо айжчих ёстой. Одоо жишээлбэл би эцэстэн ганц зүйлийг хэлмээр байгаа. Энэ манипуляцид ороод сэтгэл хөдлөлд автаад жишээлбэл одоо өөрөөр хэлээд шүү бухимдаад байна гэж. Бухимдал гэхээс илүүтэйгээр одоо намайг занал хийж эхэлж байгаа хүмүүс байна. Би тэр хүмүүсийг тагнуул мэдгдэж хамгаалтанд авъя гэж бодож байгаа. Би бол огт айхгүй. Гол нь тэр усууд гэмт хэрэг хийчихвээ. Хэрэг хийгээ шорон оронд орчихвээ. Тийм учраас бол нэр устайгаа одоо миний утас руу хандсан хүмүүсийг би угаасаа тагнуулд өгсөн. Тэр улсуудыг хамгаалахгүй бол энэ их манипуляц чинь хүний хэлсэн үгний ард ийм утга байна, тэрний ард ийм утга байна. Монгол үгний ард утга нуугддаггүй юм байна. Монгол өгүүлбэр бол яг үг өгүүлбэрээр явдаг. Би газар тариалан эрхэлж болох ус нутаг орны тухайд ярьсан. Хөрч сайтай нь үнэн. Монгол улсад эрлийг хятад хүмүүс асар ихээр нүүж ирж суурьсан байсан бас үнэн. Тэр хүмүүс ногоо тарьж чаддаг нь бас үнэн. Би ерөөсөө худлаа яриаг. Би монголчуудынхаа тухай яриаг. Сэлэнгчүүдийн тухай яриаг. Сэлэнгийн ард түмний тухай яриаг. Сэлэнгийнхэн гэдэг үг хэрэглэв. Хэрвээ тэгж хэрэглэх бол зүгээр хэрэглэе. Тэгж хэлэх бол зүгээр л хэл. Тийм учраас та бүхэн маань энэ үгний ард ийм байна гэдэг. Яг би сэтгүүлчдийг хэзээ шүүхэд өгж байгаа. Би жирийн Монгол ард Монгол иргэнийг намайг шүүмжилснийхэн төлөө эсвэл энэ манипуляцид өртөөд ямар нэгэн бодлоор байдлаар одоо үжил санаагаа илэрхийлж намайг одоо дурамжилсны төлөө би шүүх цагдаа гэхгүй. Тэр бол тодорхой. Зүгээр улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй бол тодорхой хэмжээгээр бид нар тулаад явна. Тийм учраас би бол ганцхан зүйлийг тухай ярилцлагаараа шаардсан шүү дээ. Манифеста биелүүлээч, амлалтаа биелүүлээч л гэж. Амлалтаа биелүүлж парламентын засаглалаа
илүү төгөлдржүүлээч гэж байна. Ирэх баригчдыг хэлж байгаа юм байна. Тийм. Мэдээж ирэх хэрэгчдийг хэлж байгаа.